Сайн байцгаана уу? Та бүхэнд Худалдаа хөгжлийн банкны Android пост төхөөрөмж ашиглах заавар бичлэгийг хүргүүлж байна. Сүлжээ шалгах. Пос авсны дараа дэлгэцийг дээрээс доош татаж 4G эсвэл Wi-Fi холболт байгаа эсгийг шалгана. Сүлжээ шалгасны дараа Худалдаа хөгжлийн банкны логотой Unipos программыг сонгон нэвтрэнэ. Програмд нэвтрэх. Нэвтрсний дараа терминалийн нэр, дугаар болон шаардлагатай функцүүд харагдана. Гүйцэтгэх хийх. Үнийн дүнг оруулж ногоон тавч дээр дарна. Гүйцэтгэхний төрлөө HappyPay, QPay эсвэл карт зэргээс сонгоно. QPay-ээр төлөх бол QR кодыг үүсгэн банкны аппликейшнаар уншуулан төлбөрийг төлнө. Төлбөр амжилттай хийгдсэний дараа баримт хэвлэгдэнэ. Карт уншуулахдаа NFC лого хэсэгт эсвэл чипээр картыг уншуулна. 100,000 төгрөгөөс дээш гүйцэтгэнд пин код шаардагдана. Төлбөр амжилттай хийгдсэний дараа баримт хэвлэгдэнэ. Гүйцэтгэх хийх үед босын дэлгэц дээрх гүйцэтгэхний хариуг байнга хянаж байх шаардлагатай. Буцаалт хэсэг. Гүйцэтгэлийг буцаах шаардлага гарсан тохиолдолд буцаалт товч дарж сүүлийн гүйцэтгэлийг буцаана. Буцаасан гүйцэтгээ тухайн карт эзэмшигчийн дансанд эргэн орно. Нэгтгэл дүнг хийсэн тохиолдолд буцаалтын гүйцэтгэх хийх боломжгүй болохыг анхаарна. Тохиргоо зэс. Гүйцэтгэхний жагсаалт руу орж карт болон QPay-ээр хийгдсэн гүйцэтгэлийг харах боломжтой. Амжилттай болон амжилтгүй гүйцэтгэлийг ангилан өдрөөр сонгон харах боломжтой. QPay-ээр хийгдсэн гүйцэтгэлийг QPay гүйцэтгэхний жагсаалт хэсгээс харна. Гүйцэтгэлийг буцаахдаа гүйцэтгэхний жагсаалтаас буцаах гүйцэтгэлийг сонгон тухайн картыг уншуулснаар буцаалт хийгдэнэ. Settlement илгээх. Үндсэн дэлгэц рүү шилжин settlement илгээх товчийг дарж өдрийн хаалт буюу тухайн өдөрт хийгдсэн гүйцэтгэлийг илгээнэ. Дотоодын болон олон улсын картын гүйцэтгэх тусдаа харагдана. Амжилттай илгээгдсэний дараа баримт хэвлэгдэж тухайн өдрийн гүйцэтгэхний мэдээлэл босоос устна. Хэрэглэгчийн тохиргоо. Хэлийг англи болон монгол гэсэн сонголтоос сонгох боломжтой. Баримтын тохиргоо. Баримтыг 1 болон 2% эсвэл хэвлэхгүйгээр тохируулна. Сүүлийн гүйцэтгэлийг харахын тулд нүүр хэсэгт сүүлийн гүйцэтгэлийг харуулах хэсгийг тохируулна. Дата хэрэглээ. Энэ сарын дата хэрэглээ хэсгээс харах боломжтой. Босын дуудлага. Бос дуудлага хэсэгт эвдрэл гэмтэлтэй холбоотой дуудлага, цаасны дуудлага хэсэгт цаасны захиалгын дуудлага бүртгэнэ. Дуудлага бүртгэхдээ өөрийн утасны дугаарыг оруулж бүртгэнэ. Дуудлагын жагсаалт хэсгээс дуудлага харах, цуцлах боломжтой. Дуудлага өгснөөс хойш 24 цагийн дараа дахин дуудлага өгөх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг QR кодыг уншуулж PDF хэлбэрээр гарын авлага байдлаар авах боломжтой. Нэмэлт зөвлөмж. Босыг хэд халалт үүсэх магадлалтай газар тээвэрлэхгүй байх, гал уснаас хол байлгаж доргилтоос хамгаалах. Онгоц хөдлөхөөс өмнө батарейг бүрэн цэмэглэж, цэмгийг 20%-аас доошгүй байлгах. Ашиглаж дууссан бол унтрааж хэвших. Гүйцэтгэлээ шалгуулах, дуудлага өгөх шаардлагатай бол 1800 1977 хилийн чандаас 7016 1988 дугаарт эсвэл Viber-аар холбогдно. Та бүхэнд амжилт хүсье. Худалдаа хөгжлийн банк.